Сайн байцгаана уу? Та бүхэндээ цоо шин дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараараа хэрэг гарч байх үедээ Америк улсад нэлээд сенсац тарьж маш олон хүнийг айцад давтуулж байсан нэгэн хэргийн талаар ярьж хөр бэлтгэсэн байна. Манай суугтай хамт байгаарай. Баярлалаа. За энэ дугаар маань эхлэхээс өмнө маш олон хүний нэр дурддагдах учраас сайн тогтоогоод сонсоорой гэж хүсэж байна. За эхний хохирогчийн тухайд гэх юм бол Аманда Мэри Бэри 1986 оны 4-р сарын 22-нд Ohio мужийн Cleveland хотод төрсөн. Аманда 2003 оны 4-р сарын 21-нд Burger King дэх ажилласаа тараад гэрлүүгээ харих замдаа учир битүүлэхээр сургаггүй алга болжээ. Түүний гэртээ ирэхгүй удах үед санаа зовсон ээж нь охиныхоо талаар цагдаад мэдгдсэн ч цагдаа нар ихэндээ Амандаг гэрээсээ оргосон байх магадaltaй гэж үзэн ээжийнх нь ярьсан имийг нэг тоогоогүй. Учир нь иймэрхүү тохиолдолд Америкт ихэнх хүүхдүүд гэрээсээ зугатсан байжгаад хэд оноод ирдэг учраас ер нь л Америкийн цагдаа нар тоодгүй юм байна. За ингээд охин алга болсноос 7 хоногийн дараа цагдаа нарын саяны үйлдэлийг нь буруу гэдгийг нь батлахаар нэг зүйл болсон. Тэр нь юу байсан бэ гэхээр нэг үл таних хэрэгтэй Амандагийн ээж рүү залган надад Аманда байгаа түн санаа зовлтгүй тэр зүгээр 2 хоногийн дараа би түүнийг гэрлүүн явуулах болно гэж хэлснээр ээж нь энэ дуудлагыг авсан даруйдаа цагдаад мэдэгдэн үүнээс хойш цагдаа нар охиныг албан ёсоор хүнд барьцаалагдсан гэж үзэн түүнийг ирээ хайх ажилдаа ханцуу шамлан орцгоожээ. Аманда охин сургаггүй алга болсныхоо маргааш өдөр нь 17 нас хүрэх байлаа. Хоёр дахь хохирогчийн тухайд гэх юм бол Жоржино Лин Ди Жесус 1990 оны 4-р сарын 1-нд мөн адил Ohio мужийн Cleveland хотод төрсөн. 2004 оны 4-р сарын 2-нд Жоржинаг хичээлээ тараад гэрлүүгээ алхаж явахад нь түүн дээр тэдний сургуулийн автобусны жолооч нь хурж ирээд гэрт нь хүргэж өгөхийг санал болголоо. Охиныг аль багаас нь л зөөжийсэн автобусны жолооч байсан. Учираас Жоржино жолоочийн тавьсан санал нэг хэрэгэлзэх зүйлгүй зөвшөөрч машинд нь суугаад хөдөлснөөс хойш охиныг дахин хинч олж харсангүй. Тэрээр хулгайлагдах үедээ 14 настай байсан. Гурав дахь хохирогчийн хувьд гэх юм бол Мишель Найт. Тэр 1981 оны 4-р сарын 23-нд мөн л адил Ohio мужийн Cleveland хотод төрсөн. Өсвөр насндаа жижигхэн байснаас нь болоод сургуулийнх нь хүүхдүүд түүнийг богинохон гэж шоолж байнга шахууд ирлэгдэг байж. Ингэж явсаар 2002 оны 8-р сарын 23-ны өдөр Мишелийг үеийнхээ гэрээс гарч явж байхад нь түүний нэг найзынх нь аав нь хурж ирээд Мишельд унаа санал болгодог. Мөн л адил тэр хүн Мишелийн найзынх нь аав нь байсан олон жил түүнийг мэддэг байсан учраас түүнд итгэн машинд нь сун хөдлөлөө. Түүнээс хойш охиныг мөн хинч олж хараагүй. Тэрээр энэ үед 21 настай байлаа. Энэ аимшигт хэргийг үйлдсэн гол хэрэгтэн Ариэл Кастро гэгч итгэхэд нь 1960 оны 7-р сарын 10-нд Порто Рико хотод төрсөн. Хүүхэд байхдаа тэрээр Ohio мужийн Cleveland хотод нүүж ирдэг. 1992 онд Кастро Сэмүр өргөн чөлөөний 2207 тоотод байшин худалдаж авсан. Эхэндээ тэндээ эхнэр 4 хүүхдээ хамт амьдарч байсан ч Кастро эхнэрээ байнга зодож дарамталдаг байсан. Эцэст нь Кастрогийн энэ их зодуур нүдүр дарамт шахалтаас нь залхсан эхнэр нь 1996 онд хүүхдүүдээ аваад Кастрогоос салаад явдаг. Үүний дараа Кастро ганцаараа амьдрах болсноор гимгүү хүүхдүүдийг хулгайлж хажуудаа авчран хүчээр тэднийг өөртөөгөө хамт байлгах адын бодол толгойд нь анх төрж эхэлсэн. Энэ Кастро Мишель Найтыг хулгайлсны дараа охиныг байшингийнхаа дээд давхарт аваачин гар хөлийг нь уйж 3 өдрийн турш түүнийг хүчирхийлж нэг ч удаа Мишельд хоол өгөлгүй түүнд маш хэрцгий хандсан. Кастро энэ хулгайлсан 3 охиныгоо унтлагын нэг жижиг өрөөнд байлгаж тэдэнд өдөрт нэг удаа хоол өгч 7 хоногт хамгийн ихдээ 2 удаа шүршүүрт орохыг нь зөвшөөрдөг байсан. Кастро тэднийг өдөр бүр хүчинтэж зодож тамалдаг байлаа. Жесусыг алга болсноос хойш 1 жилийн дараа холбооны мөрдөх товчоо с ิจ гтэн эрхтэн ноорог зургийг тодорхойлдог. Энэ тодорхойлолтод с ิจ гтэн латин гаралтай 25-аас 35 насны 1.78 см орчим өндөртэй 75-аас 84 кг орчим жинтэй, эрхтэй, ногоо нүдтэй, маш нэмгэн ямаа сахалтай гэж тодорхойлсон байна. Гэвч энэ аман зургаар нь хизэж хэрэгтэн барьж авч чадаагүй. Ингэж явсаар Аманда жирэмслэв. 2006 оны 100 сарын өдөр Кастро Амандаг бяцхан хийлдэг усанд төрүүлэхэд нь туслахыг Мишельд тушаасан бөгөөд хэрэв хүүхдийг 9 минут төрүүлж чадахгүй бол түүнийг ална гэж сүрдүүлсэн. Мишель Амандаг чадах ядахаар арай хийж төрүүлж чадсан ч эхэндээ хүүхэд ойлгохгүй амьсгалахгүй байлаа. Мишель энэ үед маш их айж сандран хүүхдэд анхны тусламж үзүүлэхэд хэсэг хугацааны дараа хүүхэд уйлан амьсгалж эхэлснээр Мишель аимшигт Кастрогийн гарт хөнөөгдөх эрсдлээс мултарч чаджээ. Кастро хаяа Амандагаас төрсөн охиноо ээжтэйгээ уулзуулахаар гэрээс нь гаргадаг байсан. Аманда харин охиндоо уншиж бичхийг зааж сургажээ.
Эмэгтэйчүүдийг гэртээ олзлон байлгаж байхдаа Кастро гадуур энгийн л нэг гэмгүй хүн шиг амьдарч байлаа. Тэрээр Ди Жесусийн сургуулийн автобусны жолоочоор үргэлжлүүлэн ажилладаг байсан. Энэ хооронд Ди Жесусийн гэрийнхэн охиноо олохын тулд янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулж байлаа. Энэ арга хэмжээ тэрч байтугай охиноо хайх хайлтад нь хүртэл Кастро идэвхтэй оролцож юу ч мдээгүй хүн шиг гэмгүй царайлаад охиныхоо төлөө шаналсан гэрийнхэнтэй нь байнга уулздаг ширэн нүртэй хулгайч байлаа. Цагдаа нар охтыг олохын тулд маш олон эрэл хайгуул өргөн хүрээтэй нэгжлэг хийн хид хідэн удаа Кливленд ойр орчмыг самарсан ч юу ч олж чадаагүй ба ам зургаар нь тодорхойлсон сэжигтнээ ч олж чадалгүй олон жил өнгөрдөг. Ингэж явсаар охтууд алга болсноос 10 гаруй жилийн дараа 2013 оны 5 дугаар сарын 6-ны намуухан нэг өглөө Кастро гэрээсээ гарахаар гарч явдаг. Яг энэ үеийг л хүлээж байсан юм шиг Аманда охин Кастрог өрөөнийх нь хаалгыг түгжээгүй байхыг нь анзаарлаа. Гэхдээ тэр шууд хаалгаар гараад явах гэж яарсангүй. Яагад гэвэл Кастро урд нь хид удаа тэдний хаалгыг түгжилгүй орхиж охтыг туршиж байсан удаатай. Ингэх болгонд нь охтууд зүхтах гэж оролдон баригдаж түүнд асар ихээр зодулдаг байж. Тэр маш болгоомжтойгоор 6 настай охиноо дагуулan сэмээрхэн хаалгаар гарan ийш тийшээ харан хүн байхгүй болохоор нь зүхтааж амждаг. Аманда цонхоор гарсан даруйда тааралцсан айл болгоныхаа хаалгыг догшин тусламж гуйж байлаа. Маш олон айлын хаалгыг догшсны эцэст Кастрогийн нэг хөрш хаалгаа тайснаар Аманда түүнд өнгөрсөн жилүүдэд юу болсон талаар бүхний хэлж хөршийнх нь уцаар цагдаа руу залгасан. You need police, fire, or ambulance. I need police. Okay, and what's going on there? I've been kidnapped and I've been missing for 10 years and I'm here. I'm free now. Okay, and what's your address? Calling me from. Huh? Looks like you're calling me from. I can't hear you. It looks like you were calling me from. Across the street, I'm using the phone. Okay, stay there with those neighbors. Talk to the police when they get there. Okay. Okay, talk to the police when they get there. Okay. Hello? Yeah, talk to the police when they get there. Okay, all right. I'm gonna wait now. I We're need them gonna send now. them as soon as we get a car open. No, I need them now before we get back. All right, we're sending them. Okay. Okay, I mean, like, Who's the right guy? now. Who's the guy you're Who's the guy who went out? His name. All right, how old is he? He's like 52. All right, and Even Amanda Berry. I've been on the news for the last 10 years. okay, I got that With here. I already. Regina. And you said what was his name again? And is he white, black, or He's Hispanic? Hispanic. And what's he wearing? I don't know because he's not here right now. That's When why he I got left, away. when he left, what was he wearing? Sweetheart, it's a pity. What? Right, the police are on the way. Talk to them when they get there. Okay. I need. Okay. I told you they're on the way. Talk to them when they get there. Okay. All right. Okay. Thank you. Bye. Уг дуудлагын дагуу хэргийн газрын халуун цэг дээр ирсэн цагдаа нар Кастрогийн гэрлүү дайран орж тэндээс эцэж турж маш их ядарсан Жоржино, Мишель хоёрыг олжээ. Хохирогчдыг аварсны дараахан цагдаа нар Кастро гэрийнх нь ойролцоох Макдоналдсын зогсоол дээрээс баривчилсан. Цагдаа нар Кастрогийн байшинд нэгжлэг хийх үеэрээ гэрээсэл маягийн зүйл олдог. Үүн дээр би бол хүйтэн цустай, сексийн донтон. Энэ бүх бузар хэрэг маань хизээ нэгэн цагт илэрнэ гэдгийг би мэдчихвэн. Хэрв энэ үе ирвэл би хизээ цухтаахгүй. Харин боломж олдвол би амиа хорлох болно. Хэрв намайг амиа хорлсон байдалтай болвол миний бүх хөрөнгийг энэ дөрвөн охинд яг тэнцүү хувааж өгөөрэй гэж бичсэн байж. 2013 оны 5 дугаар сарын 9-нд Кастрогийн шүүх хурал болж прокурорын талаас Кастрод хүн хулгайлан алхахыг завдсан, танхаарсан, октыг хэрцгийгээр зодсон, хүчинцэн гих мэт тэргүүдээр буруутгаж түүнд цаазаар авах ял төлөвлөж байлаа. Харин өмгөөлөгчийн талаас түүнийг санаатаагаар энэ үйлдэлийг хийгээгүй. 3 охинд үнэхээр дурлсан. Октод ч өөрснөө дуртай, хоорондоо харилцсан тохиролцсны үдэн дээрээс бэлгээ харилцаанд орсон. Гих сонин шалтгаанаар маргаж Кастрог цаазаар авах ялаас нь мултлахыг оролдож байсан. Энэ шүүх хурлынхаа үеэр Кастро өөрийгөө гин буруугүй гэж мэдэгддэг. Прокурор Кастротой уулзсан хэрэгээ хүлээвэл цаазаар авах ялыг нь бүх насаар нь хорих ялаар сольж өгнө гэж амсны дагуу 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Кастро эцэст нь өөрт нь тулгасан 977 хэрэгээс 937 хүн хулгайлах, хүчиндэх, бие махбодод халдсан гих мэт гин бурууга хүлээн зөвшөөрснөөр 8 дугаар сарын 1-нд шүүхээс түүнд дав заалдах хэрэггүй 1000 жилийн хорих ял оноожээ. Дээрээс нь Кастрогийн хоёр ах болох Педро Онил нарыг мөн цагдаа хорьсон боловч цагдаа нар тэднийг энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж тогтоосноор 5 дугаар сарын 9-нд суллан ах トゥ хоёрт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Нэмээд шүүхээс мөн Кастрогийн бүх хөрөнгийг хураан авч гол хэрэг болсон аимшигт байшинг нь нураахаар шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийг сонсон даруйда Кастро шүүх хурлын танхимд "Би бол мангас биш, сайн хүн. Би энэ охтуудыг хизээч зодож тамалж байгаагүй. Тэдэнтэй орсон бэлгийн харилцааны ихэнх нь хоорондоо тохиролцсны дагуу явагдсан. Ер нь бол намайг энэ олон жил барьж чадаагүй холбооны мөрдөх товчооных нь л буруу. Тэд л ажлаа дутуу хийсэн. Намайг машин цуугаач гэхэд 3 охин дуртайдаа суусан штэ. Би ерөөсөө хүчээр сулгаагүй. Гэхдээ тэр гэрт бид маш их хэв найрамдалтай амьдарч байсан учраас тэд намайг уучлах байх гэж найдаж байна" гэж хэлдэг. Эннийх нь хариу Мишель Найт Кастрод "Чи миний амьдралын 11 жилийг тулгайлсан. Би энэ 11 жилээ тамд өнгөрөөсөн. Одоо чиний тамд байх хугацаа үгээр эхэлж байна. Би цаашид чиний зовхыг харахын тулд маш урт удаа амьдрна. Харин чи бидэнд үйлцсэн 11 жилийн харгислынхаа талаар өдөр бүр бодсоор л үхнэ. Би чамайг уучлж болноо. Гэхдээ би хизээч мартахгүй" гэж хэлсэн. Мишель одоо Лили Роудс Ли гэдэг нэртэй болсон ба тэрээр өөрийн 11 жилийн алдагдсан амьдралынхаа талаар 2 ном гаргасан. Тэрээр илтгэгчийн хувьар дэлхийг тойрон аялаж гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, хүүхдийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд охидод туслах зорилготой Lily's Ray of Hope нэртэй сан байгуулжээ. Мишель мөн гудамжинд гарсан амьтдад туслах ажилд идэвхтэй оролцож байна. Түүний амьдрал хичнээн хүнд хэцүү байсан ч Кастрогоос зугтснаас хойш 3 жилийн дараа Facebook-ээр дамжуулан Кливлендийн эмнэлгийн шуудан зөөгч Мигель Родригестэй танилцсан дотносч удалгүй хурмаа хийцгээжээ. Тэр одоо ч Кливленд хотдоо 50 сайхан амьдарч байна. Амандагийн хувьд Ohio мужийн зүүн хойд хэсэгт сургаггүй алга болсон хүмүүсийг хайхад анхаарлаа хандуулах болжээ. Аманда сургаггүй алга болсон хүмүүсийг тэднийг хайсаар байгааг мэдээсэй гэж хүссэн учраас Кливлендийн Fox 8-ын өдөр тутмын мэдээний хэсгийг хөтөлж байна. Мөн тэрээр саяхан хайртай хүнтэй болж хамтдаа амьдарсгаж эхэлсэн. Түүний охин Жоселин маш сайн хүн болж өсч төрөнсөн ба тэрээр одоо 17 настай болсон. Жоржинагийн хувьд 2018 онд хулгайлагдсан хүмүүсийн арга гэрийнхэн туслах зорилготой Кливленд хотын гэр бүлийн төв ашигын бус байгуулахыг үүсгэн байгуулсан. Тус төв нь 2022 оны байдлаар нийт 58 сургаггүй алга болсон хүүхдийн арга гэрт тусалсан байна. Тэр мөн одоо хүртэл Кливленд хотдоо нам гүм амьдарч байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2013 оны 8 дугаар сарын 7-нд Кастрогийн охтыг олзлон байлгаж байсан байшинг нураасан ба энэ газарт одоо цэцэрлэгт хүрээлэн байрладаг. Кастрогийн хувьд гэх юм бол 2013 оны 9 дугаар сарын 3-ны орой Ohio мужийн Ориент хотын засан хүмүүжүүлэх төвийн хорих хөрөөнд орд ирний даавуунаас өөрийгөө дүүжилсэн байдалтай олдсон юм. Тэрээр нас барах үедээ 53 настай байлаа. Түүний нас барсан өдрийнх нь маргааш нь Франклин дүүргийн шүүх хэмж түүний зохицыг задлан шинжилж үзэхэд уг задлан шинжилгээгээр Кастрогийн үхлийн шалтгааныг өөрийгөө дүүжлийн амиа хорлсон болохыг нь тогтоожээ. Түүний зохицыг чандарлан оршуулсан байна. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Энэ удаагийнхаа дугаараар 1000 жилийн хорих ял авсан аимшигтэй гэмт хэрэг үйлдсэн нэгэн ир болоод хөр хилтэй 3 охины маш харамсалтай өнгөрсөн 10 жилийн аимшиг түүхийн талаар ярилцаж дууслаа. Та бүхэнд манай сувгийн бичлэгүүд таалагддаг бол лайк болон сабскрайбаа дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.